Од өндөр сувг тавтай морил би бол хөтлөгч хот. Хуульч агимагийн бэлтгэн хүргэдэг хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 хос толгойн од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өөрийгөө анзаарыг ураатай Нура эрт илрүүлгийн төв болон цахим ирээдүйд хамттай ураатай G-Mobile за мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэж байна. За өдрийн мэндийг. Өдрийн мэнд хүргэе. За улс төрийн аллага бол мэрсэр ер нь болдгоо. Тэ энэ удаагийнх харин бүр нэлээд их одоо дуу шуугантай одоо элдв ховж ивэхтэй юм болж ах шүүгэн тийм ээ. Чарли Кирк гэдэг энэ хүн ерөөсөө энэ саяхан хэдхэн хоногийн өмнө л болсон үйл явдал л да. Дэлхийд даяар шуугж байна. Янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Одоо тэгээд алуурчин гээд тэр нэг 22 настай залуу бол одоогор баригдчихад байгаа шүү дээ тий. Гэхдээ яг энэ үйл явцтай нь холбоотой ер нь маш их ховж ив эргэн тойронд нь явж ийн л да. Энэ хэрэг бүтэн шийдэгдээгүй байгаа. Тий. Энд болоогүй бах уу? Болоогүй. Яг нэг тодорхой учраас бас тийм ч айхтар удахгүй ч бас байж мэднэ. Тэгээ нэгэнт ингээ олонний анхааралд орчихсон хэрэг учраас одоо удахгүй шийдэх байх л да ер нь бол. Тэгээд энэ хэргийн талаар ярьж өгөөч гэсэн хүсэл тийм даа. Тийм 22 та залууг чи аав нь бариад өгчдөг лөө тий. Аав ээж нь гэрийнх нь ер нь ятгсан гэдэг байгаа. Тий. Тэр талаар нь хоёлаа бас ярина. Яг тэгтээ бас энэ дээр эргэлзэж байгаа хүмүүс маш их байгаа болохоор энэ олонний анхааралд орчоод байна. Тэрнээс биш ингээд маш ойлгомжтой амархан байсан бол за нэг иймэрхэн болчтой гэх байсан баг л та. Эргэлзээтэй зүйлүүд байна гэж аягүй хүмүүс үзэж байгаа. Тийм болохоор л одоо TikTok дээр, YouTube дээр маш их хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлээд эргэлзээтэй зүйлүүд их байна гэж үзэж байгаа. За Чарли Кирк гэж юу яг хин? За Чарли Кирк гэдэг энэ залуу бол 1993 онд төрсэн залуу шүү дээ. 93 оны 10 сарын 14-нд төрсэн ийм залуу байгаа. Америк нэгдсэн улсын консерватив улс төрч гэж бол явдаг. Ийм нийгмийн идэвхтэн тэгээ инфлюенсер ийм хүн байгаа. 2012 онд хамгийн анх 18 настайдаа Turning Point USA гэдэг нэртэй ийм консерватив залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулад өөрөө гүйцэтгэх захирал удирдлагыг нь бол хийгээд явж исэн. Үндсэндээ бол тийм нөлөөллийн ажил хийдэг хүн. За тэгээд энэ байгууллага нь бол одоо яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр консерватив үзэл санаанд одоо залуучуудыг оролцуулах улс төрийн идэвхтэй оролцоог нь дэмжих гэх юм уу ийм зорилготой ийм манлайллын үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болох юм. За Дональд Трампын бол үнэнч дэмжигч хүн энэ залуу бол тэр MAGA буюу Make America Great Again гэдэг хөдөлгөөн байгаа шүү дээ тий. Энэ хөдөлгөөний одоо нөлөөтэй төлөөлөгч нарын нэгэ гэж бол хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байгаа. За 2016 оны Бүгд найрамдах намын үндэсний чуулганд хамгийн залуу илтгэгч болж оролцож исэн. За тэгээд өөрөө бол түрүүнд хэлсэнтэй инфлюенсер хүн өөрийнхөө ийм The Charlie Kirk Show гэж ийм нэвтрүүлэгтэй юм байна. 2019 оноос эхлээд явж байгаа ийм шоу хөтөлбөртэй. За тэгээд Twitter буюу X дээр 5 сая гаруй дагагчтай, TikTok дээр 7 сая гаруй дагагчтай. Ер нь бол нэлээд олонний танил болсон хүн байгаамаа. Тэгээд дээрэс нь одоо Чарлиг нас барахаас өмнө нэг ийм хэрвээ мэрсэр хүмүүс үтсэн байж магадгүй нэг трансгендер хүмүүсийг нэлээд шүүмжилсэн ялангуяа өсвөр насны залуучууд өсвөр насны хүүхдүүд одоо хүйсээс солихын тулд маш өндөр хүчтэй тийм гормоны эмчилгээ хийж нэг юм одоо транзишн хийдэг штэ. Эннийг бол маш хүчтэй эсэргүүцдэг. За тэгээд яг энэ талаараа олонний өмнө одоо хурал юу гэмтэй уулзалт зохион байгуулад тэрэн дээрээ одоо ийм харилцан мэтгэлцэн ялангуяа трансгендер хүмүүстэй хийж яг тэр одоо бичлэгүүд нь олон нийтэд маш их түгсэн. За зарим нь бол трансгендер хүмүүс бол Чарли Киркийг маш их одоо юу яасан үзэн ядсан, доромжилсан. За нөгөө талаараа тэр LGBT үзлийг эсэргүүцдэг хүмүүс бол Чарлиг маш зөв ярьж байна гэж дэмждэг. Үндсэндээ ингэж хоёр хагаралдуулах ихээхэн тийм шуугаан тарьсан бичлэгүүд саяхан л шахуу явж байсан да. Нэлээд юм болсон. Тэгээ энүүгээрээ ч бүр олонд танигдаж чадсан гэж хэлж болох юм.
Тийм. За тэгээд ер нь бол Чарли Кёрк айгүй олон ном хэвлсэн. Үзэл санаа нь бол түрүүнд хэлсэн. Тэг консерватив үзэл санааг бүрмж байнгын сурталчилж яадаг ийм хүн баа. Тэгээд яг энэ үзэл бодлосоо болоод гэх юм уу их юм шүүмжлэлж дагуулдаг хүн байсан гэсэн үг. За одоо түрүүний хилээд байсан тэр хэрэг бичлэгүүдийг та бүхэн олж үзэх юм бол трансгендерүүдтэй холбоотой трансгендерээс гадна одоо нэг юм бэлгийн чиг баримжаа байна шүү дээ тий. Энэ асуудал дээр маш их шүүмжлэлтэй ханддаг хүн байсан байгаа. За энэ нь бол LGBT нийгэм, LGBT хүмүүсийн дунд бол маш их үзэн ядалтыг төрүүлж исэн. Магадгүй өнөөдөр энэ одоо түүний амь насаа алдах болсон хэрэг үүнтэй ч холбоотой байхыг үгүйсэхгүй гэж үзэх хүмүүс зөндөө байгаа. Би ингэж боддөг юм. За тэр хүмүүсийг дотор хүн тийм байгаад байна шүү дээ. Тэрнээс сонголтоор тэгж өөрчлөгдөхгүй байгаа бах. Тэгэд хит их сурталчлаад байна. Өөрсдөө. Тэг хит эмзэг байна. Тэг одоо Чарли Кёрктэй магадгүй тэр нүхлийн ажилтгаан болсон байж магадгүй гэж ярьж шүү дээ, тий. Хэрвээ тийм байсан бол хит эмзгээсээ болоод хүний амьд хүрчлээ гэж би харах гэдэг юм л та. Одоо Холливуд ч гэсэн Америк ер нь бол тэр аяараа бүр ингээд дэмжиж одоо юу гэдгийг бүр ингээд өөгшүүлээд ингээд байгаа байхгүй юу. Хинч та нар өөрсдөө ингэхгүй бол хүмүүс та нарыг эсэргүүцгөөж гэж болно шүү дээ. Өөрсдөө ингэж юм дээр тайзан дээр гаргаж тавиад бид нэр ийм байна, тийм байна гэж гомдлоод гоншоноод ах хэрэг байхгүй. Би бол тэднийг одоо буруутгаад та нар ингэж болохгүй гээгүү шүү. Зүгээр та нар өөрсдөө хит эмзэг байна. Зүгээр л хүн шиг өөрсдөө хүн шиг амьдрмаар байна гэж хэлж байгаа бол зүгээр л хүн шигээл тэгэл амьдрал та гэж бодоод байгаа юм. Яг энэ дээр одоо мэдгүй юм а яриад яах вэ те. Үнэхээр цаанаасаа тэгж төрдөг эсвэл одоо мэдгүй байна. Үнэхээр мэдгүй байна. Тэгтээ хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой тэр итгэл үнэмшилтэй байх эрхтэй. Чарли Кёрк ч гэсэндээ өөрөө одоо яг энэ үзэл баримтлал үзэл бодол нь бол эсэргүүцгэл бодолтой. Эннийхээ төлөө одоо ямар нэгэн шүмжлэл дагуулах юу гэдэмдээ гадуурхагдах тэр тусмаа амь насаа хороогдох одоо ийм байж болохгүй шүү дээ тий. Яг л тэр хүмүүс LGBT гэдэг юм уу бэлгийн чиг баримжаантаа итгэл үнэмшилтэй зөв гэж бодож байгаа болвол яг л тэр шиг тэрийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л байх гэж бодож байна. Бас тийм ээ. Тий. За тэгээд хоёлаа яг аллаг болсон хэрэг рүүгээ орцгоё тийм ээ. 2025 оны 9 сарын 10-нд одоо Юта мужийн Юта Вали их сургууль дээр одоо ийм нэг turning point гэд Чарли Кёркийн байгуулга нь илтгэл тавьж исэн байгаа юм л та. Тэгээд яг энэ арга хэмжээнийхээ үеэр хүзүүндээ бодулж нас орсон энэ бичлэгийг интернетээр нэлээд явсан хүмүүс харсан баг. Тэгтээ сүүлд нь нөгөө аваад тах шиг үлээ. Интернетээс устгагдаад тах шиг үлээ. Амар эвгүй бичлэг байдаг штэ тий. Яг хүзүүнд нь ингээд буудаад шууд ингээд хүзүүнээс нь цус ингээд сад усрээд тэгээ хажууд шиг унаад газар дээр нас орж байгаа бичлэг байдаг. За 31 настай байсан яг энэ үедээ. За түүний энэ үхэл бол ингээд яг одоо Америкт бол улс төрийн хуваагдлыг улам хорцдгож байна гэж үзэж байгаа. За Трамп болон бусад одоо консерватив одоо дэмжигчид одоо Чарли Кёркийг ихэд алдаршуулж байгаа гэх юм уу юм магтаж одоо тэрний үзэл бодлын төлөө ингэж хороолоо гэх мэтийн маш их хэрүүл маргаан шууган ховж мэтгэлцэн маргаан боломжийг алдахгүй зүгээр. Тий. Ийм л юм болж байна да. За тэгээ хэрэг яг юу болсон бэ гэхээр за тухайн өдрийн үйл явдлыг ингээд цагийн дагуу ярих юм бол 8 цаг 29 минутаас эхлээд мэдээлэл нь явдаг юм байна л та. За гэмт хэрэгтэн буюу одоо с ิจ гтлэгдэж байгаа этгээд болох 22 настай Тайлер Джеймс Робинсон гэж залуу яг өглөөний 8 цаг 29 минутанд Юта Вали их сургуулийн кампус дээр ийм саарл өнгийн Dodge Challenger машинтаа ирдэг юм байна. За тэгээд Юта мужийн одоо энэ нөгөө Saint George хотоос одоо яг тэр тухайн алга болсон кампусаас 240 миль орчмын зайтай газарт ирээд за тэгээд тухайн үедээ болохоор тэр хяналтын камерын бичлэгээс харахад өөр юм хувцастай явж байгаа нь харагддаг. Одоо аллагын үеийн бичлэгийг харах юм бол ийм хар хувцастай хөдийн өмсцэн гэдээ яваад идэг штэ тий. За тэрнээсээ өөр юм хувцас өмсцэн явж байгаа нь харагддаг. За тэгээд энэ Робинсон гэдэг энэ залуугийн талаар ер нь тооч мэдээлэл өгөх юм бол Dixie
technical college-д цахилгааны мэрэгжлэр юм 3 дугаар курст сурж исэн юм оюутан байгаа байхгүй юу. Тэгээд энэ Utah State University-д ийм 1 семестр сурцсан. За 2021 онд Pine View High School-ыг ийм төгссөн юм залуу юм байна. За тэгээд олон нийтэд одоо яг явж байгаа мэдээлэл бол энэ Робинсон гэж залуугийн гэр бүл нь бүгдээрээ консерватив үзүүлэлттэй хүмүүс гэж байгаа. Өөрөөр хэлбэл Дональд Трампын улаан дэмжигч нар ийм үзэлтэй хүмүүс. Харин Робинсон гэдэг энэ өөрөө энэ залуу болохоор сүүлийн 1-2 жил ийм зүүнний үзэлтэй болоод байгаа юм байна л да. Ялангуяа LGBT плюс эрхийг тийм дэмждэг ийм тэгээ дээрэс нь өөрийнх нь бас бэлгийн чиг хандлага нь жоохон бас эрэгтэй хүн сонирхдаг ч юм тийм үү те. Ийм төрлийн залуу болж одоо юу гэмтэй бас эн чинь 22 настай гэхээр маш залуу байгаа байхгүй те. Бас үзэл бодол нь явж л байгаа. За тэгээд ийм болж өөрчлөгдсөн ийм залуу байгаа юм. За ингээд бичлэгт хамгийн анх ингэж өртөөд өглөөний 11 цаг 50 минутанд кампусын хяналтын камерын бичлэгээс харах юм бол Робинсон гэдэг нөгөө ногоон зүлгэн дээгүүр ингээд алхаад явж байгаа нь харагддаг. Машины зогсоол руу орж байгаа нь харагддаг. За тэгээд энэ дээр харах юм бол ингээд баг зэрэг ингээд нэг хөлөө чирээд ингээд доглоод яваадах шиг харагддаг. За энэ дээр нь хүмүүс юу гэж тайлбарлаж байгаа хэрэг нөгөө тэр чинь нөгөө буу нь бол ийм урт буу. Тэгээд ингээд биеэрээ ингэж бие дагуулж хийчээд ингээд хөлөө ингээд гуйрууга дагуулад бууга унжуулсан. Тэгэхээр хөл нь нуглахгүй байгаа болохоор ингээд доглоод яваад байгаа юм шиг ийм байдалтайгаар бичлэгт өртдөг. За тэгээд дараагийн бичлэг бол 11 цаг 53 минутын бичлэг байна. Робинсон шатны дээд хэсэгт зогсоод уцаа гаргаж ирээд дараа нэг юм ягуу үний түнэл рүү орж идэг юм байна л да. За зургуудаас харах юм бол ингээд ойролцоох нь машины гаражрын шат руу авирж идэг юм байна. За ингээд дараагийн гарч ирсэн бичлэг бол өглөөний 12 цаг 2 минутын бичлэг. Энэ Робинсон кампусын Lucy центрийн хойд талд алхаж байгаа бичлэг нь бол гарч ирдэг юм байна. За энэ байр нь бол алгаас энэ 430 фут буюу 130 орчим метрийн зайтай байрлах ийм байр. За тэгээд энэ байрн дээр буюу энэ байрны дээвэр дээрээс үндсэндээ одоо буудах байрлалаа сонгосон гэсэн ийм бичлэгүүд бол цагдаа нар гаргаж ирсэн олон нийтэд нийтэлсэн байгаа. Нөгөө дээрээс нь шүүхийн баримт материалууд дээр нь байж байгаа. За тэгээд тухайн тэр Чарли Киркийн оролцож байгаа арга хэмжээ нь бол өдрийн 12 цагаас ихсэн байдаг юм байна. Ойролцоогоор энэ арга хэмжээнд оролцохоор 3000 гаруй хүн цугларсан байсан. За энэ уулзалтын аюулгүй байдлыг бол орон нутгийн цагдаа нар 6 цагдаа бол хамгаалж исэн. Дээрээс нэмгэн энэ Киркийн хувийн хамгаалтын албаныхан бол бас хариуцаад ажиллаж исэн юм байна. Гэхдээ энэ дээр одоо шүүмжлэл дагуулад яригадаад байгаа юм болохоор ямар ч нэг металл илрүүлэгч ашиглаагүй. Ер нь яг ийм аюулгүй байдлыг хамгаалах тал дээр яг тэгж сайн байж чадсан уугүй юу гэдэг дээр хүмүүс бас жаахан маргаж байгаа. За тэгээд 12 цаг 9 минут болоход Чарли Кирк ингээд арга хэмжээндээр орж ирээд хүмүүс ингээд алга ташаад баяртайгаар хүлээж авч байгаа бичлэг дээр бас гардаг. Ингээд одоо нэг юм тайз засчихсан тий ингээд тайзан дээр суугаад юм ус төрийн сэтгээр ингээд яриа өрнүүлэх гээд ингээд суугаа микрофон бариад ингээд сууж идэг. За тэгээд 12 цаг 11 минутанд Кирк яриагаа эхлүүлээд за энэ оюутан энэ Хантер Козак гэж залуутай асуусан асуулт нь одоо энэ нэг Америкчин буу ингэж авч болдог штэ худалдаж авч болдог тий эзэмшиж ашиглаж болдог. За энэ бууны хяналтын талаар за тэгээд дээрэс нь одоо масс шутинг буюу олноор ингэж хомроглон бууддаг явдал Америк сүүлийн үед ч бас нэлээдгүй гарлаа штэ сургуулиуд дээр ч тийм үү. Тэр яг энэ асуудлын талаар хилцүүлэг өрнүүлээд асуултанд ингээ хариулаад суужсэн байна. За энэ бол ингээд Киркийн хамгийн сүүлчийн яриа байсан. За тэгээд 12 цаг 22 минутанд Робинсон одоо нөгөө нэг түрүүний дурсан Lucy центрийн дээвэр дээр ингээд хөвтөөд Кирк руу одоо чиглүүлж байрсан буугаараа гэх юм уу. Тэр буу нь болохоор энэ дээр одоо би яг буруу уншиж магадгүй 30 харьцан 6 калибрын Маузер гэдэг M98
bolt action буу гинэ. Энэ нэр бууныхаа нэр усыг би буруу яашиж магадгүй шүү. За тэгэд энэ зарим их сурвалж дээр болохоор энэ бол нэг хантрын хийдэг буу гинэ. Ангийн зориулттай буу гэж юм. Тэгээд үн ханш нь бол $1000-оос бага үнэтэй юм хямдхан юм буу байдаг гинэ. За тэгээд 12 цаг 23 минут 30 секундэд Робинсон ерөөсөө нэг л удаа гоох дараад яг тэр нэг удаагийн бууталтаараа Kirk-ийн хөз рүү ондог. Маш их хэмжээний ингээд цус гардаг те хүмүүс нүдэрээ гэрчлээд ингээ харсан. За Kirk ингээ яг ухаан алдаад унаж байгаа бол харагддаг. Тэ хажууд чи унцдаг штэ те. Мэдээж энэ буун дуугаараад маш олон хүмүүс ингээд айц давтаад ойрлж хашгираад ингээд нуугдж байгаа, ийшээ тийшээ цухтааж байгаа бичлэг гарч ирдэг. За тэгээд 12 цаг 23 минут 55 секундэд буюу одоо нэг 15 секундын дараа Kirk-ийг ингээд 6 эрэгтэй хамгаалтын ажилтнууд нь зөөгөөд машинд нь суулгаад ингээд ойролцоох имлэг рүү орон нутгийн имлэг рүү хүргэж өгдөг. Имлэгт очиход нь мэдээж нас орсон гэдгийг нь аль бисаар зарласан байна. За ингээд энэ бол ингээд яг аллах болсон процесс байна. Аль биесны мэдээллийн дагуу. За тэгээд цагдаа нар одоо яг ямар арга хэмжээ авсан бэ гэж тий. За яг аллах яг буудалт нь бол 12 цаг 23 минут 30 секундэд болсон. За цагдаа нарт хамгийн анх ирсэн одоо цаг минут нь бол 12 цаг 26 минут буюу 3 минутын дараа цагдаа нар дуудлага хүлээж авдаг. За хоёлаа цагдаагийн үйл ажиллагаанаас өмнө ивент итгэжээ танилцуулчихъя. За өнөөдрийн дугаарыг маань өөрийгөө анзаараа яваатай нуура эрт илрүүлэхийн төв ивент итгэж байгаа. За нуура эрт илрүүлэхийн төв нь эрт илрүүлэх шинэ хөгжүүлэлтийг нэвтрүүлсэн юм байна. AI буюу хиймэл оюуныг эрүүл мэндийн салбарт ашиглаж орчин үеийн технологиг нэвтрүүлээд байгаагийн хамгийн том жишээ бол нуура одоо манай төв байгаа. За нуура төв нь эрт илрүүлэх шинэ хөгжүүлэлт буюу AI prediction analysis тооцооллыг үндсэн багц шинжилгээнд шинээр нэвтрүүлсэн юм байна. Таны эрүүл мэндийн өнөөгийн байдлыг ойлгоход тусалж ирээдүйн эрсдлийг эрт илрүүлэхэд туслана гэж. Яг энэ үнэн. Өвдчөөд хэдэн саяар эмчилүүлж яснаас энэ жилдээ нэг удаа эрт илрүүлэхийн төв дээр очиж үзүүлээд шинжилүүлээд танд чинь одоо багахан мөнгөөр л одоо үзүүлж штэ тий. Энэ бол хамаагүй ашигтай бөгөөд хамаагүй одоо юу шүү. Эрүүл мэндэд их тустай юм шүү. Дараа нь хүндрээд чи яадаг л үлээ тий. Тэн тихгүйгээр өмнө нь илрүүлжүүлэх зүгээрээ гэж одоо зөвлөмөр байна. Зөвлөмөр жоо хүмүүс мэдчихэл байгаа хэл та. Би чинь нэг яхад харуулад юу чинь илэг чинь юу байна гэдэг. Судснуудын бөөгнөрлөг нь. Тийм байдаг юм байна. Тэрийг баян хянуулж явах хэрэгтэй. Тэгээд чи хэдэн сантиметраас 5 жилийн идчихлээ ингээд томорох юм бол арамж авах хэрэгтэй юм шүү гэдэг. Тийм болтгүй юм гэсэн. Тэрийгээ сайн анхаарч байгаарай гэдэг. Одоо тийм л асуудал байгаа надад. Ингээд би мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь өөрийгөө эрүүл байна гэдгийг мэдчих аягүй гоё юм бэл. Бүр ингээд хүмүүст хэлмээр санагддаг юм байна шүү дээ. Би сая эрт илрүүлэг дээр очиж үзүүлээд ингээд эрүүл байлаа гэд. Үнэхээр гоё тийм таашаалтай. Тэгээд өөртөө ч ихтэй их гоё болчихдаг юм байлээ. За нуура төв нь хиймэл оюун ухаанд суурилан Япон улсын Fujifilm корпорацийн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр зөнхлөн тохиолдох хавдрын эрсдэл болон амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 35 үзүүлэлттэй багц шинжилгээгээр эрт үед нь илрүүлнэ гэж байна. За түншлэн үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага тулгуурлаад зүрхээ хайрлая, эмэгтэйчүүдийн багц шинжилгээг санал болгож байгаа. За энэ бүр маш хэрэгтэй. Ер нь бол монголчуудын одоо нас урж байгаа ихэнх шалтгааны ихэнх нь зүрх судасны өвчлөл байдаг гэсэн. Тийм болохоор зүрхээ хайрлаа гэдэг нь мэдээж тэр чиглэлийн шинжилгээнүүд авах болоо тийм ээ. За мэдээж эмэгтэйчүүдийн асуудал бол бас түгээмэл байдаг. Эмэгтэйчүүдэд зориулаад бас ийм гоё багцаар шинжилгээ авч байгаа юм байна. За нуура төв цаг захиалах бол 7588 7588 дугаар утсаар болон nuura.mn гэдэг вебсайт байгаа. Үүгээр одоо бүртгүүлээд тэгээд цагаа захиалчих. Ийм боломжтой юм байна. За баярлалаа. За хэрэгрэгөө буцаж оръё. За цагдаа нар бол ингээд маш түргэн хугацаанд энэ аллах болсон талаар мэдээллийг хүлээж аваад за гэмт хэрэгтнийг бол хайж эхэлсэн байгаа. За тэднэрт одоо ирсэн мэдээллээр хамгийн түрүүнд хайж эхэлсэн хүн бол ийм джинс өмдтэй, хар цанцтай, хар маск өмссөн. За ийм урт буутай хүн одоо номын сангийн зүүн талын байрны дээвэр дээр ингээд хүн гүйж ийна гэдэг мэдээллийг хамгийн анх авсан байна. За энэ мэдээлэл одоо энэ дүрслэгдэж байгаа энэ хүн бол нөгөө хүний видео камеранд үлдсэн байдаг штеп.
интернетээр одоо ч гэсэн явж байгаа те нэг хүн ингээд гүйж байгаа. За тэгээд энэ хүнийг бол хайж эхэлсэн байт юм байна. За сургууль бол кампусаа хаагаад бүх хүмүүсийг явуулаад ингээд хаалт хийгээд за тэгээд цагдаа нар бол үлдсэн хүмүүсийг энэ хамгаалтанд гаргаж аюулгүй газар хүргэж мөрөх гэдэг ингээд нэлээдгүй юм болсон байгаа юм л та. За тэгээд ингээд үдээс хойш 2 цаг 40 минутанд ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсан дээрээ ингээд Чарли Киркийг нас орсон гэдэг тухай мэдээллийг зарласан байдаг юм байна. За тэг гинт хэрэгтнийг байрвчлах ажиллагаа нь хэрхэн яаж явагдсан бэ гэж. За цагдаа нар бол тухайн энэ нөгөө хяналтын камерт буусан бичлэг зурагнуудыг одоо аваад сошиал дээр, интернетээр, зурагт, радио, телевизээр ингэж цацаж эхэлсэн байгаа. Энэ хүнийг хайж гинэ гэд. За яг энэ дээр нэг юм бас орхигдож байна. Яг аллах босны дараахан нэг хүн би бодсон юм а гэд гарч ирдэг. Тийм үү. Тий, нэг өвгөн. Тэгэд яг тэрийг өвгнийг шалгаад энэ ямар ч хамаагүй юм байна гэд судлаад явуулдаг л та. Тэгээ тэрэн дээр бас хүмүүс янз бүрийн юм ярьж лаа. Тэр нь ямар зорилготой ингэж дистракт хийх гэдэг юм уу? Мөрдөх ажиллагаа саад болох гэдэг юм уу? Ямар зорилгоор тэр хүн тэгсэн юм бэ гэж. За тэгээд сүүлд нь тэр хүнийг судалж авсны дараа хяналтын камера дээр үлдсэн хүнийг хайж эхэлсэн байгаа. За энэ үеэр одоо оройн 9 цагийн орчимд штэ Робинсоны гэр бүлийнхэн одоо ээж нь ялангуяа ингээд нөгөө энэ явж байгаа зургийг хараад хүүтэйгээ адилхан байна гэж таньсан байгаа. Тэгээд аавар нь уцтаад хэлсэн байна л да. Энэ манай Робинсонтой одоо адилхан байна гэд. Тэгээ аав нь бол тийм байна, адилхан байна гэд. Тэгээд ээж нь хүүргээ уцтаж асуусан байна. Чи хаана юу хийж байна? Тэгтэн би өвчтөй байгаа. Хичээлд яваагүй гэж хэлсэн байна. Тэгэхээр нэг жоохон санаа зовсон юм байна л та. Тэгээд аав ээж хоёр нь нийлж агаад ер нь энэ юутай манай хүүтэй ер нь баг муу юм шиг байна гэд. Тэг өвөөгийнхөө бууг мань хүч ашигласан байгаа байхгүй. Тэгээ тэр буу хаа байна гэж асуусан байгаа. За ингээд үндсэндээ аав ээжийнхаа ятгалгаар за аавынх нь найз нь бол энэ орон нутгийн цагдаа. За энэ хүнд хандаад ингээд тэр хүнээр дамжуулж ятгсан байгаа. За эхлээд аав ээжтэй хэлэхдээ тэмээ би алчсан. Тэгээ би бол одоо ингээд баг нэг шийдсэн амиа хорлмоор байна гэсэн агуулгатай юм хэлсэн. За ингэт нь аав ээж нөгөө цагдаа найзаасаа тусламж гуйгаад ятгуулсан байна. Тэгээд амиа хорлохгүй цагдаад очиж ингээ хэрэгэ хүлээ гэж л ятгах гэсэн үг шүү дээ, тэ. За ингээд эцэст нь одоо алга басноос 33 цагийн дараа хэрэгэ хүлээж очсон байгаа. За эндээс бол ганцхан энэ нөгөө өөрөө одоо яг шүүх хурлын эхний хилцүүлэг юм одоо явцсан байгаа шүү дээ. Энэ дээрээс шүүх хурлын үеэр авагдсан баримтуудаас үзэх юм бол энэ өөрөө хэрэгэ хүлээснээс гадна бас Робинсон ч өөрөө түрүүнд хэлсэнтэй нөгөө бэлгийн чиг хандлага нь нөгөө эрэгтэй хүнтэй хамт байдаг сонирхдаг төрлийн. За тэгэд нэг өрөөнийх нь хамтран амьдрагч гэдэг нэг бас нэг залуу байгаа. Яг нөгөө биологийн хувьд эрэгтэй хүн гэтээ нөгөө транзишн хийж байгаа тийм трансгендер залуу юм байна л да. За тэгээд тэр залуутайгаа мессежээр харилцсан тэр чатыг нь олон нийтэд ил болгосон. Тэр FBI-гийнхан хэвлэлийн баг хурал зарлж агаад тэр мессежүүдийг нь уншиж өгсөн байгаа. За тэгээд энэ дээр бол ингээд хэрэгэ хүлээгээд алга үйлцэн гэдэг зөвшөөрсөн гэж үзээд одоо түүний ингээд одоо бүх насаар нь хорих юм уу эсвэл одоо цаазаар авах ял оноох уу гэдэг дээр яригадад явж байгаа. Америкч нэг муж нүүрийн гэсэн хөлтэй. Өөр тий. Одоо энэ дээр яг Юта мужийн хувьд гэх юм бол прокурорууд нь нөгөө үхлийн ял оноохыг хүсэж байгаа юм байлээ шүүхээсээ. Тэгээд өмгөөлөгч нь бол өөрөө өмгөөлөгч аваагүй цаанаас нь оноож гисэн улсын өмгөөлөгчд оролцож байгаа. Тэгээд ялыг нь багасгах хүсэлтийг гаргасан байдалтай байгаа юм билээ. За тэгээд энэ дээр хуульчнаар бас жоохон маргаантай хилцүүлэг маргаан бол одоо ч гэсэн өрнөж байгаа. Энэ дээр үхлийн ял оноох яг гэмт хэрэг мөн үү биш үү гэдэг дээр зүйлчлэл дээр зүйл анги дээр жоохон хуульчнаар маргаж байгаа. За яг тэгэхээр яг одоогийн байдлаар бол энэ Робинсонд хоёр төрлийн ял онооч байгаа. Нэгдүгээрт нэг
хууль бус буу ашигласан гэж байгаа. Өөрт нь өөрөө ашиглах эрхтэй буу биш шүү дээ. Тэр чинь хүний өвөөгийнхөө бууг ашигласан, хууль бусаар ашигласан. За тэгээд дээрэс нь мэдээж аллага байгаа. За тэгээд хүүхэд одоо энэ дэр Америкийн хуулийн дагуу ингээд хүүхэд байхад хүүхэд ингээд гэрчлэх боломжтой олон нийтийн газарт ийм нөгөө хүчирхийлэл үйлдэх нь өөрөө бас ийм том хөндрүүлэх гэмт хэрэг болж өгдөг. Тэгэхээр энийг бас үлдсэн гэж үзэж байгаа. За ийм учраас одоо нөгөө үхлийн ял оноох ёстой гэж үзээд байгаа. Гэхдээ зарим хуульчнаар энэ дээр юу гэж үзэж байгаа гэхээр үхлийн ялыг яг энэ зүйл анги дээр бол яг улс төрийн зорилготой аллах байсан ч гэсэн үхлийн ял оноох зүйл анги хангалттай биш ээ. Яагаад гэвэл одоо үхлийн ялыг оноохын тулд заавал тийм олон нийтэд аюултай ийм үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Гэтэл Робинсон бол нэг удаагийн буудалтаар нэг л удаа буудаад ингээд одоо юу гэдгийг зорилгондоо хүрчгээд тэгээд цаашаа цутаад өөрөө явцсан шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр жоохон маргаантай байгаа. Яагаад тэгэхээр хэрэв оноогүй бол өөр хүмүүст бас л гим хор учруулах байсан шүү дээ гэж маргах хүмүүс бас байна. Гэтэл үгүй яг л зорилгондоо ингэж хүрээд нэг л хүнийг алах зорилготойгоор тэрнийгээ буутсан гэж бас маргах хүмүүс байна. Тэгэхээр одоо шүүх энэ хэрэг маргааныг юу гэж шийдэх юм байгаа бүгдээрээ одоо хэд хоногийн дотор л олоод үзчих байхаа гэж бодож байна. За тэгээд одоо энд нэг дахиад нэг асуудлыг олон нийтэд яригдаад байгаа эргэлзээ үүсгээд байгаа гэж би ярьсан да тийм ээ. Тэр талаар нь бас ярьж өгье гэж бодож байгаа. За нэгдүгээрт нь маш олон төрлийн таамагуд байгаа. Одоо янз бүрийн за эхлээд эндээс нь ингийн хоёлаа. Чи нөгөө нэг тэр өрөөнийхөө шүүх хурал дээр авагдсан материалууд дунд нь өрөөнийхөө хамтрагчид бичсэн мессежүүд байгаа гэж хэлсэн шүү дээ тий. Энэ мессеж нь өөрөө бас ийм эн чинь ингээ зохион байгуулалттайгаар худлаа энэ залуу хэрэгт унгаачиж байгаа юм биш үү? Наа чин ямар ч гин буруугүй хүнийг зориудаар ингэж хэрэгт холбож байгаа юм шүү гэсэн ийм таамгийг өгөхөд хүргээд байгаа байхгүй яг энэ мессеж нь өөрөө. Гэтэл одоо нөгөө шүүхтээр энэ Робинсон Тайлер Джеймс Робинсоныг буруутгах ерөөсөө маш том зүйлийн нэг нь одоо энэ мессеж нь болчиход байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр буун дээрээс олцсон ДНХ-гийн нотлох баримтууд за тэгээд тэр хяналтын камераар авагдсан байгаа бичлэгүүд гэх мэтчлэн өөрөөр хэлбэл энэ одоо миний ярьж өгөх гээд байгаа мессеж бол өөрөө хэрэгэ хүлээсэн маш том нотлох баримт нь болчиход байгаа юм. Одоогоор энэ Робинсон чинь өөрөө яг шүүхтээр ингээд албаасаар яг өөрөө ингээд хүлээчихээгүй байгаа байхгүй хэрэгэ хүлээгээгүй. Гисэн мөртлөө аав ээж нь бол манай хүмүүс байна гэд хэлээд байгаа. За тэгээд ирцэн байгаад байгаа. Тэгээд дээрэс нь энэ мессеж байгаа. Тэгсэн мөртлөө шүүхтээр тийм ээ би гин буруутай гэж хэлэхгүй байгаа байхгүй. Энэ бас хүмүүст жоохон эргэлзээ төрүүлж байгаа. Гэхдээ эн чинь хэрэгэ хүлээж байгаа хүн гин бурууга хүлээхгүйгээр хэрэг хүлээнэ гэж юу гэдэг юм бэ гэж үзэх хүмүүс маш их байгаа байхгүй. За ингэсэн байгаа. Тэр яг энэ FBI-гийн хэвлэлийн баг хурал дээр энэ мессежүүдийг нь уншиж өгдөг хэсгүүдээс нь би одоо ярилцъя. За хоёлаа ивент зэгчээ танилцуулаад дараа нь мессеж рүү ороод төхөө. За өнөөдрийн дугаарыг маань цахим ирээдүйд хамтдаа ураатай G-Mobile компани вэдтгэж байна. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулаад G-Mobile нь 18-аас доош насны хүүхдүүдэд зориулсан Enjoy Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхэд бүрд бэлгэлж байгаа. За хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний сонголттой бөгөөд та альч багцаас сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан зэмлэх шаардлагагүйгээр хязгааргүй хүснээр ашиглах боломжтой. Энэ юу гэсэн үг гэхээр нэг дугаар авч байгаа тийм дататай ярьж байгаа шүү дээ. Тэр дата нь дуусчих юм бол тэр интернет ашиглаад ах юм боломжтой байхгүй тухайн сарда. За урамшуул нь дараа төлбөрт нөхцлөөр дугаараа авах юм бол 3 сарын турш сарын суурь хураамжаас 40% хөнгөлөгдөх юм байна. За яг чи наад нь зохицуулчлаа. За дараа төлбөрт Enjoy Kids багц нь 3 ГБ сүлжээндээ хязгааргүй яриа. Бусад сүлжээнд 30 минутанд 5,000 төгрөг. За 8 ГБ-тай 8,000 төгрөг. 15 ГБ-тай сүлжээндээ хязгааргүй яриа. За бусад сүлжээнд 150 минутанд 15,000 төгрөг юм байна. Энэ хүүхдэд юу дата маш хэрэгтэй юм билээ. Тийм шүү дээ. Би ч одоо сарда 10 ГБ хэрэгэлдэг. Надад орог хангалттай байгаа даахгүй гадуур явж байхдаа, машинд явж байхдаа YouTube сонсож байна. Янз бүрийн подкаст сонсож байна. Тэгэхээр 15 ГБ энтрийг одоо 15,000 гаргана гэдэг бол бас л
боломжийн байгаа байхгүй тий. За мөн таны хүүхэд багцад дагалдах 3 ГБ 8 15 ГБ дата дууссан ч гэсэн 1 МБ секунд 1 МБ хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой. Энэ болохоор онлайн хичээл, видео үзэх, интернет дав үзэх хангалттай байхгүй. Тийм хангалттай хэмжээний. Тэгэхээр чи гоё уустай. Дата дууссан ч гэсэн санаа зовох юмгүй. Энэ нэр маш хэрэгтэй юм байна. Хүүхдэд яг ингээд дата өгөхгүй бол ер нь хаачихгүй болчиход шүү дээ. Тийм, аюулгүй байдалд ч гэсэн дататай дугаартай гэж бодоод яваад идэг. Гэтэл датаа дууссан би гинт дэрийг мэдүүл яах юм те. Тий, бас дээрс нь утсаа хаях байна. Утсаа хаяхад чинь нөгөө Find My Phone өдр чинь заавал нэг датанд холбогдож ижил мэдээлэл цацдаг шүү дээ те. Хүүхдэд утсаа хаях, за өөртөө алга болох аюулгүй байдал талаасаа ч гэсэн. Тэгэхээр тэнд бол үнэхээр дата хэрэгтэй. Тийм байна. Гой зөвлөгөө, гой урамшуул өгч байгаа юм байна. Тийм байна. Шинэ дугаарыгаа MyGMobile application болон MyGMobile G-Mobile имэйл вебсайтаас авч болох юм байна. За мэдээж үйлчилгээний салбаруудаар очиж явах боломжтой. За энэ урамшуул нь 10 сарын 31-ний дуустал үргэлжлэх юм байна. За G-Mobile та баярлалаа. За одоо хоёлаа Робинсон өөрийнхөө одоо найз залуу гэх юм уу, найз тий ямар тааж ингээд нэг романтик харилцаатай байдаг хүн рүүгээ мессеж бичсэн тэрийг нь одоо уншиж үг. Энийг нь болохоор нөгөө нэг Discord гэдэг штеп. Discord-оор бичсэн. За тэгээ заримыг нь бол текст мессежээр юм харилцсан байгаа даа. За алга болохоос өмнө юу гэж биччихсэн бэ гэхээр би Charlie Kirk-ийг одоо ингээд устгах юм боломжтой болчихлоо. Би үүнийгээ хийнэ гэж биччихэ. Тэгэхээр хамтрагч нь юу чи тоглоод байгаа үсттэй гэхэд нь Робинсон би ихтэй зүгээрээ хайраа гэдэг тийм бичсэн. Тэгээд ер нь бол би те энэ бүхнийг өөрөө ингээд өвгөн болоод хөгшрөөд нас орох хүртлээр нууцаа хадгалъя гэж бодож исэн боловч одоо ингээд чамд хэлчихлээ те би одоо ингээд бууга авах хэвээр чамааг оролцуулсан нэг уучлаарай тэргээд тийм мессеж биччихэ. За үүнээс хойшоо 9 сарын 11-ний дараа нөгөө залуу руугаа гэх юм уу Робинсон бичиж байгаа. Нөгөөх нь асууж байгаа байхгүй. Чи энийг хийсэн биз дээ гэд асуухт нь өдөөс нь I am sorry гэж бичиж байгаа байхгүй. За тэгээд нөгөөх нь болохоор хамтрагч нь гэхдээ тэд нэр өөр нэг хүн бас барьцсан юм шүү гэдэгт нь хариуд нь үгүй тэд нар нэг юм нэг өдрөл муутай галзуу хөгшнийг бариад авцсан л байлээ. Бас нэг юм ижилхэн хувцастай хүнийг бас бариад авцсан байлээ. За тэгээ би одоо ингээ бууга орхисон газраасаа очиж авах гэж байна. Гэхдээ ингээ тэр хэсэг ингээ бүхэлдээ хаагдчихад байна гэж хэлсэн байгаа. За тэгэхээр нь өөдөөс чи яагаад энэ бүхнийг хийж байгаа юм бэ гэсэн чинь би бол ингээд одоо Charlie Kirk-ийг хэлж байгаа. Түүний үзэн ядалт нь ингээд хангалттай одоо ингээд болсон. Хангалттай болсон. Зарим нэг үзэн ядалтыг яриа хэлцээрээр шийдэж болдгоо маа гэж хэлж байгаа байхгүй юу. За яг энэнийг нь одоо FBI болон шүүхтэр юу гэж тайлбарлаж байгаа гэхээр аллах хийсэн зорилго нь яг энд байна. Өөрөөр хэлбэл улс төрийн үзэл бодлынх нь үднээс Charlie Kirk-ийг алсан гэж байгаа. Энэ яг энэ мессежээс нь ингэж авч үтсэн байгаа. За тэгээд Робинсон дахиад нөгөө хамтрагчдаа бичиж байгаа. Хэрвээ би одоо бууга нууцаар авч чадах юм бол ямар нэгэн нотлох баримт үлдэхгүй. Би бууга ингээд өвсөн дунд, модон дунд ингээд булж нууж орхиод тэгээ би хувцаа солилцоо. Тэгээд тэр нөгөө нэг бууных нь гилз сум байдаг штэ. Тэр суман дээр ингээд нэг баахан үгнүүд бичсэн байсан. Тэр нэг фашист, машист яасисан энийг өчи уншиж ивэл гей шүү өнтер гэсэн нэг тиймэрхүү үгнүүд бичсэн. Тэгээ тийм юм хийцэн тэр сийлсэн үгнүүд нь дандаа голдод тийм мим үгнүүд би бичсэн тэр гэж бичсэн байгаа байхгүй. За тэгээд одоо буун дээр нь өөрийнх нь буун нь бол өвгийнх нь шүү дээ. Тэгээ буун дээр бол юм сэрийн дугаар хурууны хээ зэрэг байгаа гэдэг санаа зовж байгаа бас бичсэн байна. Тэгээд яриагаа ингэж нөгөө дуусахтаа энэ чата устгаарай. Delete this exchange гэж хэлсэн байгаа.
За тэгээд баригдахаасаа өмнө одоо ингэж бичсэн байгаа. Трамп засаг барьснаас хойш одоо манай аав болвол энэ Магагийн юм улаан дэмжигч фэн болцсон байгаа. Тэгээ би одоо ингээд өөрийгөө барьж өгнөө. Миний одоо санаа зовж байгаа зүйл бол зөвхөн чи л байна гэж хэлсэн байгаа. Тэгээд медиад одоо сошиал медиа янз бүрийн хэвлэл мэдээлэл бити ярилцлага өгөөрэй гэсэн агуулгаар тийм мессеж бичсэн байна. За үүнийг нь одоо түүний хамтрагч энэ Lance Twix гэдэг энэ залуу одоо цагдаа нарт өөрөө өгсөн гинэ. За тэгээд үүнийг нь шүүхтэр нотлох баримтаар ашигласан байгаа. За яагаад энэ чатыг нь хүмүүс эргэлзээтэй байна гэж үзээд байгаа юм бэ гэхээр маш олон ийм таамагуд явж байгаа. Одоо энэ сая мессежүүдээс харах юм бол Робинсон гэдэг энэ залуу энэ өөрийнхөө одоо романтик харилцаатай одоо өөрөөр хэлбэл одоо хайртай хүн гэсэн үг шүү дээ. Энэ залуудаа ингээд бүгднгийн ярьж байгаа ингээд төлөвлөж байна. Би одоо ингээд тэ 7 хоногийн дараа Чарли Киркийг устгах боломжтой болчлоо өнтер гэд бичиж байгаа юм. За тэгэнгүүт хүмүүсийн гайхаад байгаа юм. Үгүй энэ ч одоо ингээд нөгөө хүнийх нь үүднээс ботход хайртай хүн чинь хүн алах гэж байна. Эсвэл хүн алчлаа гэдгийг хэлж байна. Үүдээс нь ямар ч тийм реакцэн айгу сонин гаргаад байгаа. Тэрэн дээр нь хүмүүс айгу гайхаад байгаа байхгүй. Им сонин зохион байгуулалттай юм шиг. Одоо чи ингээд бодоод өөр дээрээ төсөөлөд үзгэж гисэндээ тэ зүгээр л өөдөөс нь ингээд би ингээд юу ачлаа. Чи хийсэн бидтэй гэж асуухт нь өөдөөс нь I am sorry гэж хэлж байгаа шүү дээ тэ. Тэгээ тэрнийх нь хажууд нь why гэж асууж байгаа байхгүй. Энэ одоо хэрвээ жирийн хүмүүс байсан бол одоо шал өөрөөр хүлээж авах байсан баха гэж хүмүүс таамаглаж байгаа. Үнэхээр тийм юу байсан бол реакц нь өгөө. Чи юу хийч вэ? Чи яаж байгаа юм бэ те? Чи хүн алчлаа штэ энэ гэж реакц үзүүлэхийн оронд why гэж асууж байгаа. Яагаад гэд нэг цаашаа яриулах гад байгаа юм шиг зөрүүд нэг юм тайлбар дэлгэрэнгүй тайлбар авах гад байгаа юм шиг ярээр. Өөртөө ч гэсэн дэлгэрэнгүй тайлбар өгөх. 7 болчихгаагаа өдөөс нь тоочод байгаа байхгүй алсан гэдгээ хэлж байгаа. Бууга хаан нууснаа хэлчихэж байгаа. За би одоо ингэж जैन тэгж जैन. Тэгэл учир шалтгаанаа ингэж тайлбарлажээ. Тэгээд манай аав ийм болохоор энэ хоёр чинь өрөөний хамт амьдардаг хүмүүс шүү дээ тий. Тийм байж яагаад тэрийг нь мэдгүй байх юм бэ? Аав нь одоо улаан Трампын фэн гэдгийг баг энэ хоёр чинь байнга л бараг ярих хэвээр үсттэй тий. Инээс болоод Робинсон гэдэг залуу ч өөрөө аавтайгаа юм хувийн бас нэг жоохон таагүй харилцаатай байдаг юм шиг байгаа. Яа тэгэхээр өөрөө нөгөө гей болохоор за тэгээд тийм болохоор энэ аавтайгаа холбоотой асуудлыг бол бараг л өдөр болгон шахвал бол нь ярддаг баймаар юм. Тэгсэн чинь ингээд Трампын засгийн газар ингээд одоо засагт гарснаас хойш манай аав ийм болчихсон гэтэр гэж ярьж байгаа нэг юу сонирхолтой гэх юм уу хачирхалтай байна гэж хэлж байгаа. За тэгэл би бууга тэнд үлдээч гэсэн би одоо тэгээд би дараа нь хувцаа сольсон гэтэр гээд айгүй сонин бүр хитрхи дэлгэрэнгүй хачирхалтай мессежүүд бичсэн байна. Тэгээд дээрэс нь одоо хайртай хүнийхээ энэ мессежийг тэр залуу нэг яага гаргаж өгч байгаа юм бэ гэдэг дээр бас их эргэлзэж байна гэж байгаа. Тэгээд яг гоо энэ дээр бас нөгөө англи хэл дээрх энэ үгнүүдийн сонголт дээр бас эргэлзэж байгаа хүмүүс их байгаад байгаа. Одоо машин гэдгийг ингээд тээврийн хэрэгсэл энэ төр гэдэг шиг үг сонгож ашигласан байгаа нь өөрөө одоо энэ одоогийн залуучууд баг ингэж мессеж бичих үү ямар сонин ингээд бүр хүнд ингээ олон нийтэд гаргах зорилготой юм шигээр бичсэн юм шүү гэдэг. Жохон тэр үгний сонголт дээр нэлээд хид хідэн үгэн дээр хүмүүс бас эргэлдэж байна гэж үзэж байгаа. Тэгээд сошиал медиа, TikTok дээр ялангуяа маш их хүмүүс ярьж байна. Энээр л эргэлзэж сэжиг төрөхөр л юм байна тий. Харин тийм хүмүүс эргэлзэж байгаа хардах хэрэгтэй учраас тийм ээ. Би хүн бодоод алчлаа гэвэл хүү чи одоо хаана вэ? Хоёлаа уулзъя л гэж. Хүү чи яаж юм бэ? Яасан одоо тий. Яагаад гэд асууж байгаа нараа өөр реакц үзүүлэх байсан баха гэдэг дээр би бас тэгж бодож байна. За тэгээ бас өөр ямар одоо conspiracy theory явж гин вэ гэхээр одоо түрүүний хэлсэн те мессежүүдийг хүмүүс бол I'm not buying it. Би ерөөсөө энд итгэхгүй байна гэж байгаа хүмүүс маш их байгаа. Ялангуяа энэ мессеж дээр л бүр ингэж ярьж ин. За улс төрийн асуудал бол байгаа гэдэг дээр хүмүүс үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд хамтрагч нь энэ санаатайгаар ингээд яг энэ залууг онилцсон юм шиг харагдаад байна гэдэг.
Яагаад тэгэхээр энэ залуугийн тэр одоо нөгөө уулздаг залуу гэх юм уу те транс хүн байгаа те энэ нь бас юм яг тохирцсон юм шиг цаанаас нь тохируулсан юм шиг байна гэж байгаа. Транс одоо байлаа гэд энэ одоо баруун жигүүрийн энэ хуйлдааны онолуудыг илүү өдөөгөөд байгаа гэсэн үг л те. Одоо зүүн жигүүрийнхний хийж байгаа ажлаа гэдэг юм уу. Ийм улс төрийн санаатай үйлдэлээ гэсэн юмнууд зөндөө явж байна. За тэгээд FBI болон мөрдөн байцаалтын ажиллагаан дээр хүмүүс бас айгүй эргэлзэж байгаа. За энэ дээр ингэж нөгөө юу байгаа даа. Видео бичлэгнүүдийг нь хүмүүс ингээд тасдаж аваад тэгээ нөгөө амар яг алга болж байгаа хэсгүүдийг тасдаж аваад янз бүрийн таамаг хүмүүс дэвшүүлж байгаа. Зарим хүмүүс юу гэж үзэж байна гэхээр яг тэр бичлэгийг удаашруулад үзэх юм бол араасаа бодолчж байна шүү дээ. Араасаа бодуулсан байна гэж үзэх хэсэг байгаа бол зарим нь за үнэхээр бол урдаасаа буудуулахыг буудуулсан байна. Гэхдээ яг тэр бичлэг дээр харах юм бол энэ дээр ингээд нөгөө микрофон зүүцсэн байдаг. За тэгээд яг потолк нь ингээд бүр дээш нь ингээд хөвсөж буугаад тэгээ ингээд хүзүүн дээрээ буудууллаад хүзүүнээс нь цус гардаг баггүй юу. Энэ ингээд тэр дотроосоо ч юм уу ингээд яг дэлбэрэлтэнд өртөж байгаа юм шиг харагдаж байна. Тэрнээс ч ингээд яг шууд буудуулж байгаа биш. Тэгээ яг ингээд урдаасаа боловч ингээд яг дэлбэрэлтэнд өртөж байгаа юм шиг ярээр. Яг микрофон ч юм уу энэ хавьд нь ямар нэг юм дэлбэрж байгаа юм шиг ярээр. Тэр бичлэгийг ингээд удаасруулсан юмнууд зөндөө явж байгаа. Та бүхэн бас сонирхох юм бол олоод үзээрэй. Сумны салхичж болох л таа. Одоо ингээд яг подолконд ингээд амар хөвсгөөд ингэж байгаа. Одоо яг чигээрээ буудсан бол эн чинь арагшаа ингэж хилтрээд одоо унах хөстэй байсан. Гэтэл энэ дээр ингээд подолкон ингээд бүр нилээн дэшинэ болоод юу яаж гинэ унж гинэ. Энэ бол ингээд бас Израилийн гаргасан тийм төхөөрөмжтэй холбоотой юм биш үү гэж бас ярих хүмүүс бас байгаа. За тэгээд хоёлаа энэ дээр дахиад нэг юу ярихад нөгөө Candace Owens гэдэг нөгөө нэг өмнөх нэвтрүүлэгтэр ярьжсэн нэг сэтгүүлч байгаа шүү дээ тий. Нөгөө Макроны эхнэрийг эрэгтэй хүн гэж үзээд байгаа тэр сэтгүүлч. За Candace Owens чинь энэ Charlie Kirk-ийн аягүй сайн найз нь байсан юм байна. За тэгээд одоо YouTube дээрээ дахиж бүр хэд хэдэн цуврал нэвтрүүлэг хийгээд энэ бол санаатай аллага байсан. Улс төрийн зорилгоор хийгдсэн аллага гэж бол үзэж байгаа. Тим нэвтрүүлгүүд бүр олон цуврал хийж байгаа. За юу яриад байна вэ гэхээр ер нь бол энэ албан ёсны гээд зарлаад байгаа энэ FBI-гийн мэдээлэл болон энэ мөрдөн байцаалтуудыг нь бүхэлд нь эргэлзэж байна. Энэ ерөөсөө санаатай юм далдалсан одоо бүрхэг юм явуулаад байна гэсэн агуулгаар буруутгаад байгаа байхгүй. За яг одоо миний ойлгож байгаагаар бол яг Израилийг шууд буруутгаагүй гэхдээ ер нь бол Израиль болон сионистууд энэ аллагатай холбоотой байж магадгүй гэдэг өнцгөөс айгүйх ярьж байгаа. За тэгээд дээрэс нь дэлхийн тэрбумтан одоо нөгөө Билл Акманыг бас энэ Kirk-ийн үхэлтэй холбоотой байж магадгүй гэдэг юм баримтуудыг гаргаж ирээд байгаа. Нөгөө нас урахаасаа 2-7 хоногийн өмнө бичижсэн имэйл, мессеж зэргийг ингээд гаргаж ирээд энэ бол ингээд шууд санаатай аллага, захиалгахтай аллага байсан. Харин энэ Робинсон гэж залуу бол зүгээр л энэ ингээд тоглоом наан ингээд гаргаж ирж байгаа. Тийм одоо хуурамч зүйл гэж үзээд байгаа. Тэгээ энэ бүхэн мэдээж одоо энэ Candace Owens-ийн л таамаг штэ тий. Албан ёсны мэдээллүүд нь бол хоёлаа түрүүнд ярьчлаа. Иймэрхүү мэдээлэлтэй байна. Ер нь бол Израильчууд энэ Kirk-тэй холбоотой юм биш үү гэсэн асуудал их ярьж байгаа. Ер нь Kirk ч өөрөө улс төрийн үзэл санааны хувьд Израиль Палестины дайныг гарснаас хойш Израилийн талд бол үндсэндээ их байсан байхгүй юу? Израилийг дэмждэг байсан. Гэхдээ сүүлийн үед тэр бодол нь өөрчлөгдөөд Израиль үндэ яг зөв юм хийж гин үгүй юу гэдэг дээр маш их хэрэгэлцдэг болсон. За тэгээд нас урахаас нь өмнө баг хэдэн хоногийн өмнө гэлээ Израиль ерөнхий сайд нь Charlie Kirk-ийг Израильд хүрлцэн ирээч гэж урьсан гэж байгаа. За Candace Owens-ийн үнийг юу гэж тайлбарлаж байна вэхээр энэ бол анхааруулга байсан. Тэрнээс биш тэнд очиод те юу хийх юм бэ? Юмны гадаа очиод зураг авахлах юм уу? Үгүй энэ бол ингэж чамд боломж өгч шүү гэсэн юм сануулга байсан гэж тиймэрхүү утга агуулгатай юм таамгийг илэрхийлж ярьж байгаа. За тэгээд яг хуу маш олон энэ одоо интернетээр
дүүрэн криминалист хүмүүс гарч ирсэ. Бууны сумн ингэсэн тэгсэн би энэ ингэж унсан тэгсэн гэдэл те. Тэгээд энэ бүхнийг та бүхэн бас одоо нэг хэргийн ерөнхий мэдээллийг авсан юм чинь бас сонирхоод үзэхгүй те. Сонирхолтой гэж хэлэхээр байгаа. Ер нь бол энэ хэрэг түүхэнд үлдэх юм улс төрийн зорилготой гэж хэлж болох үс аллах болж үлдэж байна да. Ер нь бол яг одоо ongoing явж байгаа. Тэгээ залуугийн бас буудах чадварын талаар зөндөл юм байгаа бах тий. Нэг удаагийн 130 метрийн зайнаас тэгээ тийм ангийн буугаар яг нэг удаагийн гогтаралтаар ингэ нам буудсан байхгүй. Аимшигтай. Тий. Ямар ч үзэл бодолтой байж болно л доо. Гэхдээ үзэл бодлоо бусдад тулгах бол буруу. За тэгээд үзэл бодлынхаа үүднээс бусдыг хороо нэгдэг бол бүр буруу. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй Чарли Кёркийг алсан хэрэг одоо үзэл бодол ямар ч үж болно шүү дээ. Энэ дөр бол тэр алуурчин бол одоо хамаг буруу л очиж ногдох ёстой. Тэгээ Гитлер л биш бол одоо хороож болно л гэж хороож болохгүй гэж бодож байна л та. Гитлерийг өмнө хороодсон бол яах ч байсан тийм ээ. Энэ тэр нэрээ сүүлд гарсан мэдээлэлээр нөгөө нэг тэр транс найз нь хамтрагч нь гэр бүлийнхэнтэйгээ ингээд одоо сургаалах болсон байгаа гэсэн мэлээ. Уул нь шүүхтэр чи гэрчийн мэдүүлэх гэрчээр оролцох ёстой шүү дээ тий. Гэсэн чи бүр ингээд олдохгүй байгаа гэсэн мэдээлэл явж илээ. Тэр бас ачиргалтай айл юм болж байгаа шиг байна. За тэг яг үнэн бид нэр мэдэхгүй л байна л та. Үдээ одоо тэг интернетээр л явж байгаа юмнуудыг танилцууллаа. За баярлалаа гээ. За баярлалаа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 толгойн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг өөрийгөө анзаараа явраатай Нура эрт дэлгэрүүлгийн төв болон цахим ирээдүйд хамтдаа явраатай G-Mobile замун өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивэнтгэлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.